байна. Долоон хижээ нуур дуусч байна. Дуут нуур чинь ингэхэд дуу юм уу? Нуур юм уу? Нуур байлгүй яах вэ? Дуу ч юм уу? Ер нь бол ар өвөр Монголын нутаг даммаад дуут нуур нэртэй 5 нуур байна. Тухайн нуур орших нутаг бүрийн хүмүүс дуут нуурынхаа дуу гэж боддог юм билээ. Домог нь хэлбэр хэмжээ төстэй нь ээжилсэх тал болдог үстэй. Газар болгон өөр өөрийн эзэн сахиус лус савдагтай түүнд би ер эргэлзэдэггүй. Дуут нуур зохиогдсон даруйдаан бүжигтэй дуулагдах болсон ч санамсаргүй биш бөгөөд лус савдгийн нэхэлж байж мэднэ. Дуут нуурын хавуун дээр дуут нуурыг зохиосон Монгол Улсын урлаг яваа сэтгэлдэн Намсран Дутуур ахтагаа ингээд сууж байгаад их баяртай байна. Ер нь та энэ дуут нуурыг хэдэн онд за 1988 онд зохиосон тийм ээ? Ер нь энэ дуут нуур дээр ирэхээр ирсэн хоноо та зохиосон юм уу? Ер нь ирэхээс өмнө одоо дуут нуурыг зохиосон байсан юм. Энэ ер нь ямар учиртай вэ? Тий. Би одоо Цахимын Тоёс сэтгүүлчээр ажиллаж байсан шүү дээ. Тэгээд томилтоор явна, отхон суманд ирээд одоо буян төргээд өгсөд өнөөхөнд ойрхондоо одоо сайдын ферм, сайдын завод, сүүн завод гэдэг шүү дээ. Байсан. Тэгээд тэнд сурвалж хязгаар ирсэн чинь тухайн үеийн одоо тэрийн төвчөөний нөгөө дуудлагын машины жолооч энд нэг сонин нуур байдаг юм аа. Одоо уран бүтээлч хүмүүс ч одоо бүү ээж мэжгээ дуу хийсэн. Тэр сонин нуурыг очиж үзээч гэдэг. Тэгээд одоо дуут нуурыг анх үзсэн. Тэгээ энэ одоо намар ороо сайлент цэцэг нэг орооч биш юм. Өдгөөс жоох ойхон зах. 9 сараа гараагүйсэн баг. 9 сар гарч ирсэн. Тэгээд ирж үзсэн. За өнөөдөр бид нэг сайхан уран бүтээлийн тухай ярьж байна. Тэгэхээр Монгол Улсын урлагийн гавьяа сэтгэлтэн одоо завхнаас гаралтай Цэвэ Харуудангийн хөгжим Монгол Улсын урлагийн гавьяа сэтгэлтэн Сүхбаатар аймгийн Угуул Лотхоёрын шилэг дуут нуурын сайхан дууны тухай ярьж байгаамаа. Тэгэхээр би ер нь хэлэхдээ боддог хөгжим гэдэг нь хэл хязгааргүй орчин ямар ч орчуулгагүй. Юу ч илэрхийлж чаддаг манай шаруу хэлсэн үг шүү дээ. Хүн сэтгэлээрээ үгээрээ илэрхийлж чадах юм хөгжмөөр л илэрхийлдэг гэж. Тэр дундаа дуу гэдэг бол хүний амьдралын хамгийн ойр дотны нөхөр. Амьдралын бүхэл юмыг өгүүлж байдаг. Эсвэл дуугаар бол бид түүхэж өгүүлж чадна, уулс байгалаач өгүүлж чадна, огторгой тэнгэр гүн ханаач өгүүлж чаддаг. Дуут нуур гэж нууран дээр дуут нуурынхаа бас нэвтрүүлэгт ингээд оролцоод явж байгаад баяртай байна. Үнэхээр шидтэй сайхан нуур юм аа гэж бодож байна. Ягаад гэвэл өчигдөр орой бид нөө шүн энд бас галын тахилга хийж зураг бас нэлээд авлаа. Тэгээд энд бол загас нь усчиж бас хүнд анх ирж байгаа хүнд бол ийм сайхан сэтгэл төрхөөр ийм сайхан нуур байна. Энэ нуур ч бол өнөөдөр үл ингээд намаг хүн ба штэ. Тийм байна. Сайхан. Тухайд бол одоо ингээд нэг тийм төрөлт ихтэй, нуурын төрөлт ихтэй тэгээд нэг тийм ховын суу хандмаад өнөөмөд мөрөөд Намрын 9 сар гарцсан байсан вэ. Одоо бол зуны ядаг сар арай бас тогтноо сайхан байгаа үе байна тийм ээ. За тэр үед тэгээд одоо буугмаг урамдаач байгаа юм шиг ингээд сонин аваа гараад ирсэн байхгүй. Ер нь Завхан аймагт миний анхны одоо дуулсан дуут нуур бол нүдэн ханжгаа сэтгэлийнхаа булчин, тархиныхаа булчинг ажилуулад ингээд дуулах, дотоод сэтгэлээ ингээд таньж гаргаж ирэх юм, дотоод ертөнцөө гадагшлуулах юм дуунуудыг л дуулж эхэлснээрээ бол одоо бас завханчуудын мэлмиг өөрийнхөө мэлмиг энэ төр ингээд нээж өгсөн болов уу гэж бодож байдаг. Энэ дууны тухай бас их сонирхолтой домог түүхүүд байдаг. Энийг тавхан олж уншсан байх гэж бодож байна. Энэ дуу бол 1988 оны дуу. Тэгэхэд энэ дуу 88 оны дуу дуут нуур
Цэвэр авдгийн урлагийн гойцлогчийн Жамингийн завхангол хоёрыг бол манай одоо ардын жүжигчин Бацөх маань завхнаас дуулж энэ моринхоор наадамд анх удаа оролцож байсан. Хамгийн анхны дуусан дуучин бол Бацөх юм да. Тэгээ энэ дуу бол дуулснараа би бол өнөөдөр дуу хоолоогоороо биш сэтгэлээрээ дуулах эхлэл бол тэндээс эхэлсэн байх гэдэг. Өөрийнхөө сэтгэлийн булчин, зүрхний булчин, тархины булчин гажлуулж дотогшилж дуулах, дотоод сэтгэлийн дарамтууртай дуулахыг бол энэ дуунаас эхэлсэн байхаа гэж ингэж бодож идэг. Нүдэн анжигаа дуулмаач юм шиг. Сайн шүлэгтэй, сайн аялгаутай дуу бол их урт настай байдаг. Тэрний нэг одоо сонгодог жишээ бол энэ дуут нуур дуу гэж би боддгийг. Тэгэхээр энэ дууны анх зохиогчдын дараа би шүлгийг уншиж бодож шээ. Ийм гоё яруу тунгалаг өгтэй шүлгэнд ийм гоё аялгау ороод ийм сайхан дуу болж болдгийм байна да гэж бодож шээ. Жишээлбэл одоо ингээд сонсоод л байхнаа аялгау түрээд согоон бууруугаа явж байх юм а гэж байгаа. Тэгээ энд бол нэг тийм гоё нэг далдын тийм гоё уянга яваад байгаа байхгүй. Им амтэн мөртлөө ингээл нэг хангал бугруугаа очиж яваа тийм согооны дүр зураг харагдаад байна. Их сайхан үгтэй дуут нуур гэсэн. Тэгээ ийм за ингээд ийм сайхан дуулах юм байна. Дуулаад үзсэн танаа лист ер нь баг яг би өөрөө жаахан доошлуул дуулсан баг. Тэгээд доошлуулаа тэгээд үзээд сургууль хийж гоод дуулсан. Хүнд мэлээ хүрх шинжтэй болсон. Тэгээд энэ яг хөглөзэр тэр дуу бас их түүхтэй миний хувьд бол бас түүхтэй л дээ. Энэ хүсэлтийн хариу өгчдөг сайхан юм явдаг байлаа. Тэгээд шинэ гарсан дуунуудыг одоо ард түмэн хүсдэг, барьдаг, дахин нэвтрүүлдэг тэр нь одоо хүсэлтийн хариугаар нэвтэрч байдаг. Тэгээ би дуулаад Монголын радиот дуулаад бичүүлсэн. Бичүүлсэн хойно нэлээ явж байгаа. Тэгээ дуулагдаад нэлээ явсан. Тэгээ энэ ч одоо би хөдөө бариад одоо манай Хэлэн цэрэг ансамбл чинь Монголын хавтахыг тойрон шүү дээ. Хаал бол одоо хаана отроо юу застав хаа байдгийг тэр үгээрээ очиж дуулдаг. Нэлээд бас тэнд нэлээд Хэлэн цэрэгт бол нэлээд хүрсэн гэж ойлгодог. Тэр үед яагаад хүүхэд одоо сонсогдож байгаа юм шиг тийм авиа одоо сонсогдсон байна тийм. Одоо тэрийг би мэдэхгүй чинь нуураа өөрөө л тэгж авиагараа би одоо иргэн тойрноо хараад өнөөрөө энд нэг бас нэг дуу гарсан тийм ээ. Тэгсэн. Тэгээд нуурын дуу биш л багш гэсэн. Тэгэл гайхаад тэр дуунд батаад тэгээд нуурын ирэг дээр бас нэг юм чулуу байдаг юм гэдэг бажир чулуу гэдэг сонин чулуу. Тийм байл бөөх юм чулуу тийм модны одоо юугаар ингээд зороод авчихсан юм шиг. Тийм чулуу гаргаж үзүүлээд хөнгөлгөж өгөөд гаргаж тавиад тэр тийм сонин оронжол надад бий болсон. За манай нуурнаас ийм гоё ийм кейтэй гоё чулуу гардаг. Тэгээ энэ чулуу хоолойны анги энэ дотор өвчин сай. Тэгээ уснаас хатаа нойтон байдаг. Тэгээ өөрөө уснаа шингээж ингээд дорон гатчихдаг. Чин зүрхнийх нь хайр байгаль дэлхийтэйгээ өөрийгөө ингэж зовлон гоныг баяран одоо тэндээс өөрийгөө олж авч байгаа ийм нэг уран бүтээл шүү дээ. Тэр 30 гаруй жилийн настай гэж бодоход зэрэг энэ түүхийг одоо хүртэл бичиж уран бүтээлч өөрөө дахин ингэж дуураа дүрсчүүлээд явж байгаа гэдэг бол сэтгэл харагдаад байгаа юм л да. Тэгээд байгаль дэлхийгээ нутаг орноо магтан дуулсан энэ уян дуу гэдэг бол настай гэж боддог. Тийм болохоор тэрний нэгэн бас хувь төвөрг зохиолыг бол бид нар энд бичлцээр явж байгаа. Тэгээд дууч нь юу вэ? Хоёрхан бодлого шүлгтэй ирсэн гэж байна. Тэгээд ягаад чи их гой нуурын тухай шүлгээр суушаад нуур дутсан би. Тэгж аялгаагүй явсан. Тэгээ бишээ дараагаар нь сүйд нь дуут нуурын дээр лотоостай хамт очиж. Ах царийг нь харлаа тэр нуурыг. Би
дуудлууд очиод дуудлууд гэдэг дуу угаасаа гарсан байсан юм чинь. Нэгдүгээр хоёрдугаар дуудлууд очиод ийм гоё нуураад юм. Ийм сонь тогтцтой нуураад юм байна. За би бол айлгыг оноо авсан юм байна гэж ойлгосон би. Би юу нэг хийц юм биш үү гэж бодсон. Энэ дууг бол олон дуучин дуусан. Яагаад гэвэл би хэллээ дуу, үг, аялга хоёр хоорондоо зохицоод эзнээ олсон дуу бол төгдөг. Энэ сайн дуу, сайхан дуусан учраас уран бүтээлч тэнийг үргэлжлүүлэн дуулж байгаа гэж би ойлгодог. Жишээлбэл одоо манай хэлийн цэргийн дуугийн чуулган ансамблд байсан гослол дуучин Монгол Сар баярччин Тамхүүгийн Бацсүрэн бол их сайхан дуулж радиод бичүүлсэн. За өвөр Монголын алдарт дуучин Лаас Сүрэн гэж одоо манайд ээж хүний заяа маш олон дуу дуусан. Энэ сайхан дуучин бол энэ дуу дуусан зөвхөн эх орондоо төдийг бас өмнөд хөршид бол энэ дуу маш төвөн дэлгэрсэн дууга. За манай Бацхул бол морин хорийн чуулгатай, оркестртай өвөр Монголд дуулж энийг ард түмний хүртээл болгосон. Ингээд энэ дуу маань ингээд дуулагдаад байна гэдэг чинь бол сайн дуу байна л гэсэн. Одоо бид бол Баян Монгол хөрчөө хөөг бол 80 гаруй жил 90 жилийн тэртээ зохиосон дуу өнөөдөр дуулж л байна шүү дээ. Тэрнтэй адилхан дуу маань сайхан болохоос дуу маань мөнхийн бүтээл юм аа. А дуу гэдэг бол би хэлж байна. Дуу гэдэг нь ерөөсөө тухайн нийгмийн одоо нүүр царай. Бид 20-аад оны үед яаж исэн? Нөгөө Монгол Транс байсан анх байгуулагдчихлээсэн хүүхдийн байгууллага байгуулж тэр бүгд дуунд үлдсэн. 30-аад оны үед бол анхны мэргэжлийн одоо өөрийн зохиолын дуу манай дуурж байгаа 5 эрдэнэс ахуулаад дуунуудаа зохиосон энэ дуу мөн л түүхэнд үлдсэн. 40-50-аад оны үед бол эх орны дайны үед улс орны хөгжлийн үед нөгөө 5 жилийн төлөвлөгөө бүх юм дээр бол бид ерөөсөө дуунаас энэ түүхийг олж мэддэг. Тийм учраас дуун дээр нэг үг ч гэсэн нэг үсэг ч гэсэн өөрчлөхгүй байх нь бол зөв гэж боддог юм. Яг гэвэл дуун дээр өгүүлж байгаа энэ түүх хувь нь зохиогч ирэх алдагдана. Тийм учраас дуу гэдэг бол хамгийн нандин одоо ард түмэнд бол хамгийн ойрхон хөгжмийн төрлөөс хамгийн ойрхон дотны нөхөр юм да. Тэгэхээр дуу гэдэг бол хамгийн чухал юм аа гэдгийг би дахин хэлмээр байна. Хүүхэд уйлах юм гэдэг дуулаад байгаа. Чанга дэргэд хүүхэд уйлах юм. Гэхдээ энэ биш л байна да. Араа өөр хэлмээр байна гэдэг. Гэхдээ тэгээ юу гэж хэлэх вэ? Та нар өөрсдөө яалаа гэсэн. Тэгээд манай зориг сайхан Баян Ярва тэр хоёр ярьж яваад нэг за ингэ дуулан шүүгээд нэлээм үзэж хоорондоо ярьж яваад чанга дэргэд янзах тоглох юм аа гэж дуулаадах гэдэг. Гэхдээ яг л таарч байна. Яг илүү дутуу юм байхгүй нэг үгүй юу энэ нэг хайрцаг уулыг таарад байгаа шүү дээ. Тэгээд одоо янзаг тоглох юм гэдэг бол. Тэгээд сүүлд нь одоо энтэйгээ лот хоёртойгоо нэг радиудаар таарад за лот хоёр нь ингээд уулсан шүү ингээд манай энэ одоо Баян Ярва энэ самбын зэрэг сайхан энэ төр хоорондоо ярьж байгаа намайг ингэж дуулвал зүгээр юм байна гэдэг харна. Ингэж дууллаа шүү яах вэ гэдэгс. Өө яах зүгээр. Ээл өөр тоосон шинжгүй. Тэгэл дуулагдсан юм л төвхтэй. Дуутнуур гэдээ ярихаар энэ их олон мянган одоо хүмүүсийн зүрх сэтгэлд басан байгаа. Одоо цаашдаа хадгалагдаж явах юм зүйл биш надад санагдаж байгаа. Зүгээр нэг дууны тухай яриад байгаа асуудал бол биш. Тэр одоо л энэ Монголын энэ үндэсний үе соёл морин хуур хөгжмөөр сонирхон борлож сорж байгаа тэр ирээдүйн одоо болсон тэр бяцхан хүүхдүүдийн насны хүмүүсийн одоо зүрх сэтгэлд бол морин хуураар дамжиж дуутнаар бол нэгсэндээ зүрхэнд нассан гэж хэлж болно. Тэгээ мэдээж ягаад энэ морин хуураар энэ дуутнаараа тоглох болсон шалтгаан үүсэл гаралны үе юм гэдгийг бас ярих хэрэгтэй байна. Одоо өсгөөс авах бол өдөө хүртэл 8 настаас 80 настай буурал хүртэл гэдэг шиг энэ одоо сонсож ингэж зарсан монгол хүүхдүүд бол тэр хөгжмөөр илэрхийлэх, хөгжмөдөө тэр одоо ил гаргахтаа бол мэдээж маш их ойрхон байсан гэдэг бол бид нар одоо сүүлд нь одоо хойшд мэдсэн. Өмнө нь бол тоглоулахдаа бид нар бас шууд одоо энийг тоглоулна, тэгнэ гэсэн зорилготой бол анхнаасаа бэлдээгүй. Тэг мэдээж одоо энэ сонирхон судалж байгаа хүмүүстэд ойр байх зорилгоор мэдээж анх удаа нэг ингэ тоглоулж эхэлж ийсэн. Тэгээ сүүлдээ бол яг энэ зүйл бол
энэ төвийн дэлгэрэх хүний зураг сэтгэл байдаг юм одоо бусдад ингэж одоо юу гэдгийг морин хуур гэж энэ гайхамшигтай хөгжмөөр дамжиж гарахтаа болвол ерөөсөө бидний баг оролцоо их багтаагаар тий маш одоо хурдан төгөж гарчсан гэдэг нь бол гайхалтай одоо багшийн тухайд зүйлд нь бодож ирсэн. Яагаад гэвэл мэдээж одоо бид нэр цагаал бүтээл янз бүрийн тоглохоос илүүтэй тэр хүүхдүүдэд тэр эцэг ихэд мэдээж гэртээ очиод тоглоод бэлтэж яхсан ч хүртэл хажуугаас наа эцэг их нь аялаад өгөх тийм хэмжээний тий ийм байсан учраас бүх хүнд ойрсон багч бодож байгаа. Багасаа л дуутнуур гэдэг аялгауг сонсож өссөн. Тэгээд ер нь завханд бол дуутнуур гэдэг одоо мэдгүй хүн бол байхгүй. Тэгээд анх мориур тоглож эхлэхдээ хамгийн анхны сурсан ая маань дуутнуур хэмээх аялгау байдаг. Тэр аялгаугаа 999 одоо үе залуу тэнгийн хүүхдүүдтэйгээ 999 мориурчдаараа Улаанбаатар хотын төв талбайд Эзэн Чингисийн төв талбайд ирж тоглож 999 хүүхдүүд одоо бүдөөрөө тоглож чаддсан шүү гэдгийг харуулж бас генест бичигдсэн энэгүй гайхалтай түүхэн одоо цаг үе дээр дуутнуур хэмээх гайхалтай сайхан аялгауг одоо тоглож хүүхэд бага нас маань ийм бас яг дуу уран бүтээлд бас илүү хайртай болох замналын маань их суурийг тавьж өгсөн юм болоо гэж бодож энэхүү дундаа маш их хайртай байдаг. Мянган хүүхдээр дамжиж ингээд 1000 хүүхд, дараа нь 2000 хүүхд, дараа нь 3000 хүүхд ингээд тоглоход ерөөсөө бэлтгэл сургууль, хичээл сургууль бүхэл юм ихтлэн дуутнаар надтай хамт байсан. Дуутнаар мориун уртай хамт байсан. Дуутнаар хүүхдүүдтэй хамт байсан. Жахар нутгийн өнгөө гэж өнгө талаа гэдэг нь сайн бүхэн тайлбарж байдаг. Тэр намайг ч одоо яг нийт 2000 он 1-2 онд барилж ихийг чинь барилдаагүй ахыг ярьж ирсэн. Одоо ингээд олон үнэ дунд тийм ингээд би барилдаа гарахыг давчаа гарахыг дуутнуур нь дуулдаг гэсэн. Дуутын төмрөн барилдаг гэсэн гэж. Дөвөөд гарахыг дэлхийд амжилмаар, дөвсөд авахыг гажирч хөрмөөр гэж ингэж ярьж ирсэн. (1990-ад оны ихээр ирээний зах дээр ар өвөр монголчууд дуутнуурыг булаацалдан зодолдсон нь ч зүгээр нэг хэрэг биш байсан байж таарна. Дуутнуурыг дуулсан болгон амьлуулсан нь хүртэл цаанаасаа өрөөлтэй. Их газрын зулаа түүхэн уулын бэлд 999 морин хуурч хүүхэд дуутнуурыг тоглоод дараа нь Зүхбаатар жанжны талбайд хөллөн буусан нь ч урдын тавилан учир жансны тайлал юм. Дуутнуур олны танил болж дуу түмний сэтгэлд хүрч уран бүтээл урт наслах хишиг дохиосон нь хүн байгалийн харилцсан шүтэлцэл бие биенээ нөхөн төлдсөн орон зай төдийгүй нэхэн нийтгсэн орон шууны үүр мэд санагдах нь юутай Аялах сайхан гэж боддог юм уу? Үх сайхан тэр юм сайн мэдгүй дагаад л дуулж ил байдгийн тэгээ сүүлд мэлэн том болсны дараа тэгээ сонсоход бас одоо тэр нэг яг үнэн бодтой энэ өөрийнхөө яг зохиогч хүн үг мөё олоод үзэх алдар тэр бас одоо сүүлийн бодох алдар бас нутгасаа магцсан ч юм уу мөн тэр нэг үеийн байгалийн үзэгдэл авах гэдэг бас нэг эсвэл ийс нүдэнд харахтал битсэн байлаа шүү дээ.
За бүр бага наснда яг хэдэн наснаас нь санахгүй байна. Бага наснаас нь Монголын дуучин Батцүхийн дуулсан байхаа. Тэрний сонсоод л одоо дуут нуур гэдэг нь өөр газар байхыг ерөөс мэдээгүй. Зөв манай ганц манай үзэмцэнд байгаа юм байна. Энэ одоо манай нутаг зориулсан дуу юм уу гэж боддог байлаа. Би одоо 80-аад оны сүүлд барилдаад тэгээд 91 онд одоо гошоо их ардын наадамдаа төрүүлээд тэгээд тэрнээс дараа одоо манай өр монголчууд бөхчүүчийн туухаа гэж байдаг ш туухаа гэж байсан ондоо тий ангид одоо дуугчтэй. Тэгээд би одоо дөрвч одоо манай нутгаас бас дөр үе бүх байж исэн дуут нуур гэж одоо манай ер нь дуут нуураа би домхтой л ойлгож исэн дөрвч одоо жоохон байсан да. Тэгээд дуутаараа одоо дуутын төмрөл гэхэл би ч нөө сайхан нутгийнхаа нэрийг сумныхаа нэрийг бичээ дуут нуур гэж бичсэн дэрэн. Тэгээд л одоо ер нь зүйлд нь ойлгосоор жадал дуутын төмрөө дуут нуурын төмрөл гэдэг. Ер нь юм болсон юм. Тэгээ яг манай авг бол миний аав бол бүд гсэн. Яг үндэ бүдийн төмрөө гэж яриул таарна. Гэтэл одоо ингээд олноо одоо ингээд дуутын төмрөө гэсэн юм бол одоо ер нь бол манай хаа атсан гажир найраа наадмар ч одоо ингээд тайлбар шууд дуут нуурын төмрөл гэж. Ингэж л өнөрн дээр одоо бас олон жил барилдлаа. Дуут нуур гэдэг энэ сайхан дуу гайхамшигтай дуу л да. Монгол дуурхтны за тэгээд манай өвөр монголчуудын аман тамхилагчдын гайхамшигтай сайхан дуу. Энэ дуунд монгол хүний эрхэм чанар одоо өвдөгш одоо шингээстэй байдаг. Монголчууд байгаль дэлхийг яаж гайхамшигтай хөндлөж хайрлаж байдаг. За тэгээд монгол эр хүний одоо чамдын сайхан хайр их нуугдаж байдаг. Ийм одоо сайхан дуу. Тэгээд энэ дуу дуулагдаж 38 жил болж энэ их баяд ашиглаж байгаа явдал бол их одоо дуугийн дуулдаг сонсдог хүний хувьд бол сэтгэл маш их хөдөлж байна. Сайхан байна. Ярангууд ав дуут нуурууд яг миний одоо жөрхөн байна. Тий жөрхөнд уяатай юу. Хэд болно одоо чим нэг дуут нуурыг яг түн сэтгэл одоо үнээр хөдлөн биес амархан читэн сэтгэл өдөр одоо бүхэн болоод бас сэтгэлтэй. Дуут нуурыг одоо яагаад гэхээр би өөрөө дуулсан учраас тэрний цаанаг нэг тийм хөнгөн гоник ч юм уу тийм надад тийм мэдрэгддэг байхгүй. Яагаад одоо миний бичсэн юм бэ? Ер нь гоёх энэ чинь хүний амьдрал одоо баян штэ жаргал зовлон орчиж байдаг юм хорвоо. Тэгээ миний одоо охин өөр энтсэн. Тийм одоо ойртгоргон дондор би дуут нуурыг үзэж таарсан. Тэгээ энэ дуут нуур дуулаад байгаа мó эсвэл энэ орон зай дуулаад байгаа мó тийм ээ одоо орчлонгийн явдлыг хэлээд аргадаад тайлбарлаад байгаа мó одоо тэрийг би одоо хэрнүүд ойлгоогүй. Гэхдээ юу гэж боддог гэхээр бол энэ бол учир жанцантай газар л гэж боддог. Одоо өр хүүхдээ алдаад нэг тийм сэтгэл нь хангалтгийгээс одоо ингээд чимээлж өөрийгөө татгшоо чимээлж явах үед нь энэ нуурнаас нь хүүхд ойлгох шиг болсон гэж. Тийм мэдрэмжийг намсрын дутуур нарих шиг сэтгэлд цалгаж чадсан юм ижийн нуур нэгжээ далаа байна. Тэгээд эндээс би бол боддог отгон нэнгэрийн ойрын хамаатан уул ус бүгдөөс нэг илгэн сад наав нь юм уу ачин зээн юм уу авган нагцсан юм уу нэг л тийм байгаа. Тэр нь арс үнэрсэн сайхан аршаан гэж ингэ залбирч авч дууны түүхийг бас эзэнтэй цуг ирж зураг хөргөнд норно гэдэг бол бас хоборхон тохиол юм да. Тэгээд Лотоир маань бол энэ Завхан аймагт очиод манай хөргөн нутгийн хөргөн болж очиод тэгээд туяасны байж ихта энэ дуу хийсэн. Тэгээ анхныхаа охиныг алдчихад тэгээд
охиндоо нэр өглөөгсөн чулуунд нэр өгчлөө гэсэн ийм галчигтай ийм ярилцлага гарахад л тийм үг бол бас их сонин содон. Энэ дуу бол цаанаа тийм маш их шаналнтай. Маш сэтгэлийн тийм нандин мэдрэмжтэй тийм дуу байгаа. Энэ нь бол тэр 3 дугаар бадаг дээр илүү харагдтыг. Чагнаад л байхна аялгуу дүрээд чанга дэргэд хүүхэд уйлах юм аа. Сэвлэгтэй үр юм дуугаар хайлахаар сэтгэл зүрх минь уймраад байх юм а гэж байгаа. Энд л одоо энэ дууны амин сүнс нь явж байгаа. Энийний цаана бол тэр найрагчийн сэтгэлийн гуниг тэр нэг эмзэг торхон мэдрэмж үр хүүхдийн үгүйсэн эцэг хүний тийм гансарл тэр нуурын мандлыг ширтээд тэр нуураар хань хийгээ сууж байгаа эр хүний гуниг нэвт харагдаж байгаа. Нэвт шингэж байгаа. Тэгэд ийм дуунд бол тийм гоё аялгау хийгээд тэгээд одоо сайхан дуучин дуусан учраас энэ дуу их хурднастай байгаамаа. Тэгээд над дээр энэ 17 онд л нэг Батингүн гэдэг нэг оростод дуулдаг хараагүй хөөхтэйгээд таны дуут нуурыг дуулмаар байна гэд яг энэ студид ингээд 2 бадгийн дуулаад айгүй хөөрхөн дуулдаг тийм төрмөл хоолойтой нэг тийм гоё хоолойтой хөөхт. Тэгээд чагнаад байх нь аялгуу дээр чанга тэр гэд хөөхт болох юм а гэд яг энэ бадгийн дуулж яснаа уйлаад тэгээд тэр дөнгөж 4 настай хөөхт тийм татгшаага дуулна гэдэг бол одоо бас тэгж өөрт нь бол хараагүй хөөхтэд тэд дууг дуулахад тийм хүнд байгаад байна шүү дээ. Тэгтээ зэрэг л биднүүсийн мэлми нэгдээгүй хамар давж үзээгүй тэр үеийн нийгэмд л бас монголчуудын чихийг мэлми сэтгэлийг сэтгэлэн доторхнуудын гадагшлуулсан ийм мэлми нээгдсэн юм дуу ахаа гэж ингэж бодогддог. За магадгүй энэ дуу бол явж элеги ямагийн дуу юм байна да гэж бодож байгаа. Хүмүүс бодохдоо нэг л гоё нуурын тухай, нэг л гоё буус огооны тухай юм шиг тийм ээ. Нэг л гоё намрын зургал юм шиг сонсоод байдаг. Гэтэл тэрний чинь тэр сүүлийн бадгууд бол яг яруу найрагчийн тийм далд гуник, далд мэдрэмж агуу их тийм санаашрал. Тэнд л байгаанда тэр дөрөв мөрөнд аялгуу түрээд чанх дэргэд хүүхэд уйлах юм аа. Сүлэгтэй үрийн дуугаар хайхаар сэтгэл зүрхэм уймрээд байх юм аа. Дуу л өөрөө хувь заяатай юм шиг л одоо санагддгийн. Тэгээд одоогоос нэг 7-8 жилийн өмнө надад нэг хүн нэг фэйсбүүк дээрээс нэг юм дуутнуурын домог гэдэг нэг юм домог жижигхэн юм одоо өгүүлэгч юм шиг нэг жоохон юм өгүүлэг. Тэгээд хэдэн зуун жилээрээ тэр одоо манай завхны отхон сумынхан тэр хавийнхан бол ингэж үе дамжин уншиж ирсэн тийм домог юм байна лээ л дээ. Тэгээд тэр домгийг би олоод тэгээд лот 2 руугаа фэйсбүүкээр шийдсэн. Лот 2 үзээгүй энэ ийм домог бас байдгийг юм уу. Тэгээ энийг би харж байгаад бичсэн юм шиг юм а ямар сони юм бэ тэргээд. Тэгээ бодохоор зэрэг энэ дууг лот 2 бичүүлүүлүү гэдэггүй. Тэгээ нэг тийм хувь заяа байж та дууны өөрийнх нь хувь заяа байгаад байна. Гэхдээ зэрэг лот 2-ыг бичүүлсэн байж магадгүй юм шиг нэг ийм л санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд манай дуут нуур бол ер нь бол түүхнээс бас их домогтой. Одоо энэ бол манай дуут нуур бол угийн одоо яг нэр номон дээр одоо бичигдээд гарсан дээр бол уул нь бол дэрсэт нуур, хөх дэрсэт нуур гэж хажуугаар ингээд дэрс ботыг ургад юм байна. Чижгаа тэр үед бол одоо манчин ус үед бол энэ борны чин ван гэсэн хүн одоо манч шингтэй байлдаад чиргэн дагуу байлдаад одоо бочих чам дээр юм бол одоо энэ дэрс улгаан голыг гэтлээд бол дэрсэт нуурын хөвөн дээр бол нэг сайхан амарж хонж гарч гинэ. Ингээд энэ ханаа гарах жоорон дам сайхан одоо тэр борны чин ван бол одоо яг сайхан гүүн ойрсох үед бол жүүч чимод хоёроо тэгэл араас нь жүүдээр нь дамжуулаад бол энэ хүнд бол хой одоо манчир таныг араас нэг чи шүү тоож ирлээ гэд. Ингээд жүүдэнд ороо боссон чинь юу ч байхгүй. Тэгэхэд нэг босхойд л нэг сайхан хүн нэг ихшилж явах шүү, дуулж явах шүү.
Одоо ийм нэг нуурын ус одоо ингээд ус ингээд дуурайд ингээд одоо энэ хүн босоод барин одоо 12 чиргэн дагуулад барин ботсон одоо явъя байна. Тэгээ болохтаа бол энэ гажир нутаг ус одоо ингээд лувс намайг бол дэмжих юм байна. Одоо ч энэ ингээ одоо өнөө дагуулад барин дарыг ботсон. Тэгээд одоо энэ гажир лувс намайг бол дэмжсэн байна. За ингээд хажууд нь бол Борнын чин вангийн овоо гэж одоо ултар тэнд дуут нарын хөвөдөр дахисан байг. Тэгээ явахтаа бол тэр овоог бол дахиж өгчхөд дахичаад явснаар нь тэр нутгийн ардууд нь одоо ултар тэр Борнын чин вангийн овоо гэж байна. Ийм ингээд бол дуут нурыг хамгийн сүүлд нь дэрсэд дуут нурын бол явж байгаа тэр хүнийг дуудад сэрээснээр дахиад тэр хүн босоход хүн дуулж явах шүү. Ингэсээр ингээд дуут нур гэж одоо дамгуулаад одоо дуут нурууд хүнд яргсаар ясаад одоо ултар ингээд хэдэн зуун жил энэ нурыг дуут нурууд нэрдээд сүүлд нь одоо сом нэглүү тэгээд дуут нур сом боллоо. Одоо бол тэр гэж явж байна. Тэгээд бид учир нь энэ сом төрсөн энэ нутгийг бид бодно. Энэ нуурыг бид зуудынаас энэ нуурыг баг барахтаа мэднэ. Одоо дуут нур гэхээ мэднэ. Энэ өөрийн гажир сайхан санагдчихсан. Ингээл одоо бид дуу муу арга учрыг олохгүй. Сүүл тэгэл дуут нур усан дуугаар харна. Би одоо өөрөө солгоод байдаг. Чигээр дууг дуртай. Дуут нуур гэд ярихаар улсууд янз бүрээр л тэр чин дуулдаг, дуурдаг янз бүрээр хэлдэг. Отхон тэнгэр хайрхны өмнө талд байдаг гэж ярьж байна. Очиж үзээгүй. Тэгтээ энэ бол байгалийн нэгэн өрмөц сонин үзэгдэл юм. Энэ үзэгдлийг яруу найрагч маань өөрөө бүр хажууд нь сууж байгаа тэр дууг нь сонсож байгаа юм шиг шүлгийг биччихсэн. Тэнд манай Сэв Арвдан сайхан аялгау хийчихсэн. Тэгээ тэнийг бацх маань сайхан дуулсан. Аливаа уран бүтээлийг үг аян зохицоод ирэхлээр дуучнаа олоод ирэхээр хойштоо урт настай байдаг. Тэрний нэг жишээ бол одоо энэ дуут нуур дуу юм да. Тэгээд дуут нуур дууг бол анх дуулаад ингээд ороод ирэхэд бол хүн болгон сонсож ирсэн. Ер нь бол Араажа телевиз гэдэг чинь хамгийн түгээмэл ард түмэнд хүргэдэг. Араажгаар энэ дуу яваад ирэхлээр зөв захиалга авдаг. Манай Араажгийн өсөлтийн хариу ая дууны мэд цагаан лав их шигээр олон нэвтрүүлгэн дээр л энэ дуун дээр маш их олон захиалгдаг байсан. За 90-ад оны үед бол ардын эрхийн хит парад гэж бас шинэ одоо дуу шалгаруулдаг тийм уралдаан бас энэ дээр энэ дуутнаар бас л орж ирж исэн. 1987 оноос л Морин хуур наадам зохион байгуулагдсан. Тэгэхээр Морин хуур наадам энэ дуу маань дуулагдаад мөн л шилдэг дуунууд бол шалгарч ил байсан. Манай цагаан лав их шиг нэвтрүүлэг 89 онд эхэлсэн. Тэгээд тухайн онд хамгийн олон захиал авсан дуугаа бид шалгаруулдаг байсан. Яг нь Морин хуур наадам л тухайн ондоо зохиогдсон дуу. Цагаан лав их шиг бол ерөөсөө зохиолын дуунууд дотроос хамгийн олон хүсэлт авсан дуугаараа бид шалгаруулдаг байсан. Энэ дотор тэгээд жилд шилдэг 10 дуугаараа сайхан тоглолтыг хийдэг байсан. Энэ дотор бол энэ дуут нур бол олон жил шилдэг 10 дуу шалгарч ирсэн. Үнэхээр бахархалтай сайхан дуу байгаамаа. Сая одоо бид нус зураг эхлэхийн өмнө одоо энэ дуут нуурын дээр ирээд ингээд харж яхад загас нь өсчээл ингээд гэж байна. Тий. Одоо тэгж харагддаг ч юм уу, гүү ч юм уу. Тэр нэг сайхан шидээ харуулж байгаа илэрхийлэл юм болоо гэж одоо бас. Тэгээ очир нь бол хойд дороос их авч улсаж энэ нуур үүсээд тэгээд ийшээ бас нэг юм амаар одоо нуур гарч штэ. Бараг идүүдлэг тийшээ гэж гаргадаг юм билүү, сэлгдэг юм болов юм байна. Тэгээ ингээд нуурыг харахаар ингээд уйлээд нөгөө балж шууд шиг ингээд уйлээд 2 3 үйл багчсан. Тэгэл өөрөө байгаль өөрийгөө урлаад штэ. Би бол одоо байгаль урлаад байна гэснээр энэ эх орноо үзэж явах энэ тэнд хотны төгөлжрлээс зугтаагаад нэг сайхан малчны үгэгч гэсэн сонсож явах сайхан гэж болдог. Энэ бол бүгдээр эх орны урлан байхгүй юу? Тийм үү? Уран бүтээлч урлан гэж байна. Хүн болгоны өөрийнх нь урлан байна. Дээр нь одоо энэ эх орны урлан. Энэ Монголын урлан бол гайхамшиг. Явж энэ урлан бол байхгүй юу? Нутаг болгон сайхан, нуур болгонч сайхан, үзэх нүдний баясгалан, үлэмжийн тансаг Монгол нутаг бидний эх орон тэр чигээрэн байгалийн дахин давтагдшгүй урлан юм. Тийм болохоор дуут нуурч эх орны урлан болохын учир ийм бүлгөө. Жохом үннийг хэлэхэд байсан байхгүй болсон хоёрын өгүүлэл энэ урланг амьлуулсан юм. Цаашидж авж явах нь дамжиггүй.
айлгоо төрээд зоргол халуун боромтхимаа үцгэн оола аргадан талаад нүдэн ордуулаад байхимаа айлгоо төрээд согоно богрууга явж байхимаа айлгоо сайхан дунд уйраад аргасан нүдэнд нойлемас хурхимаа айлгоо төрээд чанх дэргэд хүүхэд уйлхимаа